байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ Дорногов телевизийн D подкастын шинэ дугаарыг та бүхэндээ өргөн барихад бэлэн боллоо. Тэгэхээр бид салбарын төлөөлөлттэй ярилцаж сонирхолтой сэдвийн хүрээнд яриа өрнүүлдэг. За энэ удаа бол Дорногов аймаг зохион байгуулагдаж байгаа хөрөнгө оруулалтын форумтай холбоотойгоор нэгэн эрхэм хүндтэй зочдонтой ярилцахад бэлэн боллоо. Ингээд зочноо та бүхэн танилцуулъя. Newcom Group-ийн гүйцэтгэх захирал Баатар Мөнх хүрэлцэн ирсэн байна. За юуны түрүүнд бидний урилгыг хүлээж аваад өөрийнхөө компани болон өөрийнхөө тухай за мөн орон нутагт хэрэгжүүлэх гэж байгаа өөрсдийнхөө ажлын талаар ярих энэ урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Хүрэлцэн ирсэн таатай байна. Урьсанд бах баярлалаа. За Дорногов аймаг зохион байгуулагдаж байгаа хөрөнгө оруулалтын форум өчигдөр амжилттай болоод өнөөдөр бас үргэлжилж байна. Таны хувьд ямар ажлаар зорж ирв? Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ирж өчигдөр санамж бичиг байгуулж байгаа шиг байсан тийм ээ. Тэгээ бид нар Дорногов аймагта томоохон төсөл хэрэгжүүлэх гээд бас хэдэн жил болж байгаа. Тэгээд энэ ажил маань шат чадандаа урагшлаад явж байна. Тэгээд тэр ажлынхаа хүрээнд Дорногов аймгийн засагтай бид нар санамж бичиг зурцгаасан. Үүн дээрээ бид нар дөрөөлөд хоёр талаасаа төр хувийн хвшил нь хамтраад энэ төслийг цааш нь хөгжүүлэхэд биемэндээ яаж дэм болж төслөө урагшлуулах уу гэдэг ажлыг нэг алхам урагшлуулах гэж ирсэн байгаа. Тэгээд өчигдөр бид нар бол дөрвөлээ ирсэн байна. Манай төсөл маань бол өөрөө сэргээгт хэрчмжтэй томоохон станцын төсөл байгаа юм. Тэгээ энэ сэргээгтийн төсөл маань бол зүгээр бас нэг энгийн төслөхээс илүү Монгол улсад маш том стратегийн ач холбогдолтой болох болов уу гэж бид нар харж байгаа төсөл байгаа. Тэр нь болохоор хятад улс руу Монгол улсаас эрчим хүчний экспорт хийя гэсэн ийм төсөл байгаа. Тэгээ тэр хүрээндээ энэ төсөл маань бол зөвхөн Newcom хятад улстай хийж байгаагаас гадна манай орон нутаг манай улсын хэмжээнд том ажил болж байгаа. Тэгээ тийм учраас бид нар шат чадандаа маш их нягт ойрхон ажиллаж тулгарч байгаа бүх асуудлуудаа шийдээд явах нь их чухал байгаа. Тийм үднээсээ бид нар өчигдөр Бачаргал засаг даргатай санамж бичиг зуралцаад тэгээд үргэлжлүүлээд бас яриа хэлцээгээ хийсэн байгаа. Өнөөглөө бас сумын дарга нартайгаа уулзаад дараах ажлуудаа төлөвлөлөөд ярьж байна. Тэгэхээр бидний хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаа чиглэл арга юу байна вэ гэхээр мэдээж хэрэг бид нар технологи, санхүү, дадлалынхаа хятадын талын партнер энэ төр дээр ажиллана. Мэдээж хэрэг энэ хоёр улсын хоорондын яриа хэлцээр болох ёстой учраас бид нар бас төртөөгөө ярьж байгаа. Нөгөө талд нь орон нутаг дээр гарах хийх ёстой ажлуудаа орон нутгийн дарга нартайгаа координац хийгээд хамтын ажиллагаа хийхээр ингээд төлөвлөлөд явж байна. Тэгээ энэ удаад бол манай эрчим хүчний асуудлуудыг хариуцсан 2-3 захирал маань хамт ирсэн байгаа. Тэгээ тийм бүрэлдэхүүнтэй ийм ажлаар амжилттай явж байна. Дорногов аймагт та хэддэг удаага ирж байна? За Дорногов аймагт би чинь сүүлийн үед маш олон ирсэн 2-7 хоногийн өмнө ирсэн байгаа. Тэрний өмнө ер нь сүүлийн 3 жилийн хугацаанд нэг 10-аад удаа бол ирсэн байхаа. За. Яагаад тэгэхээр Дорногов аймаг руу ажил нь чиглэгдэж байгаа учраас их ирж байна. За тэгэхээр үзэгчид маань таныг тантай илүү танилцахыг хүсэж байгаа гэж бодож байна. Та ямар мэрэгжилтэй хүн бэ? Сүүлийн жилүүдэд ямар салбарт ажиллав? Энэ талаараа та өөрийгөө танилцуулбал. За. Миний хувьд бол энгийн байдаг бизнесмэнүүдийн хүмүүстэй харьцуулах нь бол жоохон өөрмөц мэрэгжилтэй хүн байгаа. Би хар багасаа л ер нь онгоцны нисгэгч болно гэдэг мөрөөдөлтэй байсан. Тэрийг ашгүй биелүүлж чадаад тэгээд Америкт нэг хэсэг нисгэж хийгээд дараа нь Монголд нэлээд 4 жил нисгэж хийгээд тэгээд дараа нь Японд нэг хэсэг нисээд хамгийн сүүлд бол би Сингапурт нисдэг байсан. Авиа компаниудад. Тэгээд 2022 оноос Newcom Group-ийн захирлын ажлыг аваад ингээ явж байна. Зүгээр нисгчингээ би хажуугаар нь бол байнга бизнесийн сургалт хичээл авдаг хүмүүстэй уулзаж ярьдаг байсан болохоор тийм содон салбар бол бас биш. Гэхдээ зүгээр миний яг үндсэн суур маань бол нисгчийн сэтгэлгээтэй хүн байгаа. За их сонирхолтой хүнтэй өнөөдөр ярилцсанаа. Яагаад тэгэхээр Дорногов аймагт таны мэрэгчлэлтэй холбоотой бас нэлээд том төслүүд бас явах гэж байгаа. Энийг бол үргэлжлүүлээд асууя гэж бодож байна. За тэгээд Монголын мэдээлэл харилцаа холбоо эрчим хүчний салбарт бол Newcom Group
компани өөрөө томоохон хөрөнгө оруулагч компани гэж явдаг. Та Newcom Group-ийн хувьд одоо сүүлийн жилүүд рүү ямар одоо шинэ одоо төслүүдийг хэрэгжүүлэхээр зорж байна. Энэ төслүүд дундаас та бас илүү онцгойлон ямар төслүүдийн талаар мэдээлэл өгөх бол ялангуяа бол би яг Дорногов аймагт хэрэгжиж байгаа танаа энэ эрчим хүчний салбарт хийх гэдэг энэ төслийн талаар илүү тодорхой асууя гэж бодож байна. Яагаад тэгэхээр эрчим хүчний салбар гэхээр хүмүүс нэг ийм ойрхон юм шиг мөртлөө маш хол ойлголттой байгаад байдаг л та. Тэгэхээр энэ эрчим хүчний салбар шинжилэлт хийх яагаад заашгүй шаардлага байна гэж танай компани зүгээс яг үзэж байгаа юм бэ? За тэгэхээр эхлээд би Newcom-ийнхоо тухай товчхон танилцуулъя. Сүүлийн хийж байгаа юм аяарий. Гуравт нь болохоор эрчим хүчний шилжилт, шинжилэл тэгээ манай хийж байгаа төсөлтийн ач холбогдлыг энэ хүрээнд нь тайлбарлаж ярий. За Newcom Group маань бол 93 онд байгуулагдсан. Хамгийн ихний чиглэл маань бол үүрэн холбоо байсан. Тэгээд Монгол тухай үед чинь дөнгөж социализмоос гараад зах зээлийн систем рүү шилжижсэн үе байсан. Тэгээд томоохон шин салбар байгуулна гэдэг бол маш бэрхшээлтэй байдаг. Тухайд ч улсууд бол уцаа гараа карманда хийж байнга ярьж явна гэдэг ойлголт ерөөсөй байгаагүй. Тийм Япон хөрөнгө оруулалттай бид нар эхлүүлсэн байгаа. Тэгээд яг гоо бид нар ч хин л тухай үед бол мөнгө төгрөгдийн бололцоо бол харьцангуй хязгаарлагдмал байсан. Тийм учраас яг зарахгүй гадны томоохон хөрөнгө оруулалт татхаас өөр аргаар бол ийм том зах зээл эдийн салбар хөгжүүлнэ гэж бол байхгүй. Монголдо тэгэхээр анхныхаа өөрийн холбоог оруулж ирэхэд бол нэлээд бэрхшээлтэй байсан боловч гадны хөрөнгө оруулагч төр засгийн дэмжлэг бүх юмыг нь тааруулж эвийн болоод одоо энэ Mobicom компаниг анх байгуулсан байгаа. За тэгээд ер нь Newcom Group-ийн онцлог гэх юм бол тогтвортой хөгжил энийг л ерөнхийдөө тэргүүлж явдаг байсан. Ийм яриа болоог байх үеэс л. Тэгэхээр 2000-ад оны эхнэр бол манай үүсгэн байгуулагч нар сэргээх төрчмөч бол их чухал салбар болох нэ гэж хараад. Яагаад гэвэл тухайн үед дэлхийн дулааралт байгаль орчны өөрчлөлт гэдэг бол ерөнхийдөө мань хүмүүсийн хувьд бол их аюултай том асуудал болох нэ гэдгийг урьдчилж хараад нөгөө талд нь Монгол улсад асар их боломж байгаа юм байна гэж хараад сэргээх төрчмөчний суурийг тавьж эхэлсэн байгаа. Тэгээд тэр ажлынхаа хүрээндээ Монгол улсын хувьд хамгийн анхны хувийн хвшлийн буюу хоёрдугаарт нь Монгол улсад 4-р цахилгаан станц баригдсан 84 он байсан. Тэрнээс хойш анхны томоохон цахилгаан станц. Тэр нь одоо манай салхитын 50 мегаваттын салхин станц байгаа. Салхин эрчим хүчний станц байгаа. Тэгээ та бүхэн Улаанбаатар руу явах замдаа уулан дээр байдаг. Уулан дээр турбин гэж тэр л дээ тий. Тэр хэдэн онд? Тэр 13 онд ашиглалтанд орсон байгаа. За тэгээд хоёр дахь станц маань бол одоо Өмнө Говийн цогццын сумдаа бас 50 мегаваттын станц 2017 онд ашиглалтанд орсон байгаа. Тэгэхээр энэ болгон дээр манайха гадны одоо мэдлэг ур чадвар, ноу хавыг оруулаад, гадны хөрөнгө оруулалтыг татаад, бодлогын хүрээнд шинжилэл оруулаад энэ салбаруудыг бий болгосон байдаг. Тэгээд за 22 оноос хойш бид нар одоо ямар бодлоготой байна вэ гэхээр эрчим хүчнийхээ салбарт улам хүчтэй орё. Хоёрт нь шинэлэг технологийн өөр одоо шинэ салбаруудыг бас хөгжүүлэх ийм чиглэлээр байгаа. Тэгээд шинэ салбарууд гэх юм бол одоо Монгол улсын хамгийн анхны дорооны арилжааны дорооны үйл ажиллагаа сертификатын гэрчлэгийг нь аваад эхлүүлсэн явж байгаа. Арилжааны дрон гэдэг нь? Арилжааны дрон гэхээр одоо нөгөө хүүхэн зүгээр ингээд удирдлагаар тийм дрон гэдэг чинь бол одоо нэг асуудал байна тийм. Арилжааны болгоод ингээд мэрэгжлийн түвшинд аваачаад ирэхээр тэр нь илүү даацтай. Тэгээ хоёрдугаарт нь өөрийн удирдлагынаас бүр алслагдсан газар руу нисч чаддаг болоод явах. Энийг бид нар Японы яг энэ чиглэлээр ажилладаг тэргүүлдэг компанитай хамтраад Монголдо туршаад технологийн туршаад хөршин дээр нь буулгаад нэлээ явж байгаа. Тэгээд манай иргэний хэсгийн ерөнхий газар бол энэ дээр маш их дэмжлэгтэй их ойрхон ажиллаж энэ шин салбарыг бас бий болгож ирж байна. Цус зөөгöd байгаа дрон тийм. Маш олон хүний алтан аймыг аварч байгаа. Хэдэн хүний аймаг аварсан гэлээ? Сүүлийн 2 жилийн үйл ажиллагаанд 8 хүний амийг аварсан байгаа. Тэгээ бидний хувьд үнэхээр сэтгэл хангалуун санагддаг хамгийн чухал зүйл маань бол тэр аврагдсан улсуудын ар гэрийнхэн хүмүүсээс ирсэн захиануудыг үнэхээр сайхан байдаг. Хөрхий ялангуяа бид нөгөө эхний ялгсан эмнэлэг рүү цус тээвэрлдэг учраас хүүхд төрүүлэхдээ ямар нэгэн асуудал гарсан. Хүндрэл гарсан. Тэгээд аав нараас нэрсэн миний эхнэрийг миний хүүхдийг мэн гэж уушгаар л ерөөсөө сэтгэл хөдлөө. Тэр бол үнэхээр бидэрт их
сэтгэл ханамж өгдөг л доо. Тэгээд нөгөө утга учиртай бизнес хийж юм тийм яг ээ. үнэ тий. Тэгээ энэ маань бол яах чарга байхгүй манай Newcom-ийнхны үнэхээр үнэ зүйлсийн нэг том зүйл байгаа. Одоо хүн хэрэгтэй юм яа гэдэг. Энэ нөгөө одоо өчигдөр ч гэсэн ярьж байна л та нөгөө хотыг эхнээс нь сайн төлөвлөхгүй бол ирээдүйд ямар их эрсдэл үүсч болох вэ? Одоо бол яг тэр эрсдлийг өнөөгийн төвшин шийдвэрлэж байгаа одоо хүний аймаг аврах процесс бол одоо энэ арилжааны дроноор шийдэгдэж байна гэж үзэж байна тийм ээ. Тий. Тэгээ энэ маань цаашаа ингээд өшөө томроод зөндөө олон шинэ боломжуудыг бий болгох хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт нь технологи нь өөрөө хөгжиж хэд хэдэн технологиуд нь хөгжөөд ирэхээр яг энэ агаарын тээврийн шинэ шийдэл бий болж эхэлж байна л да. Энэ зөвхөн одоо Newcom Монголдо хийгээд байгаа юм биш. Дэлхийд даяар ерөнхийдөө нэлээд хүчтэй хөгжүүлэх гээд явж байгаа. Ирээдүйд том болох салбар юм. Хятад улс бол энийг одоо бас нэлээд хүчтэй бүр бодлогын түвшинд аваад хот төлөвлөлтөнд оруулаад явж байгаа. Тэрийг юу гэж дуудаж байна вэ гэхээр нам өндрийн эдийн засаг зүгээр одоо тэр англи үгийг нь би шууд үгээр нь орчуулчихж байгаа шүү. Тэгэхээр нам өндрийн эдийн засаг гэдэг маань ямар утгаар нь тэгж хэлээд байна вэ гэхээр одоо нам өндрийг бол зөвхөн хэн хэрглэж яах вэ гэхээр шууд хэрглээд байна. За. Яг тэр нэг хэсэг орчмыг тий. Одоо өөрөөр хэлбэл газрын гадаргуугаас дээшгээ нэг 500 м дотор гэх юм уу та. За. Энэ дотор бол одоо шувнаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа юм байхгүй байна. Тэрээс дээшгээ юу байд юм бэ гэх юм бол одоо дээгүүр нисэж байгаа гадаадын онгоцноос бид нар бол хураамж авч байгаа шүү дээ. Тэр чинь манай эдийн засагт бас тодорхой хэмжээний нөлөө нэмэр болж байна. Тэгэхээр энэ нам өндрийн агаарын зайг бид нар ашиглаж эдийн засгийн хөгжилд бас нэмэр болё гэсэн санаа. Энэ бол одоо хөгжин. Тэгээ яг зүгээр одоо энгийн бидний хамгийн амархан ойлголт нь бол агаарын такси гэж бид нар ярьж штэ тий. Тэгэхээр зөвхөн агаарын таксирыг гаргахгүй зөндөө олон төрлийн боломжууд бас бий болох хэрэгтэй байгаа. Тэгээ энэ дээр бол технологи нь одоо сүүлийн хөгжөөд Америкийн Joby Aviation гэх компаниуд жишээлбэл цахилгаан мотортой ус төрөгчөөр цахилгаан мотор ажилуулдаг electrolyzer. Тэгээд энэ 1000 км нисэж байна. Тэгэхээр 4 хүн суудаг агаарын хөлгөөр 1000 км нисэж байна гэж байгаа. Тэгээд юу гарахгүй. Утаа ерөөсө гарахгүй. Гарч байгаа юм зөвхөн уур, усны уур гарна. Чи одоо байгаль орчинд маш ээлтэй. Ээлтэй гэсэн. Нөгөө талд нь Монгол шиг улсад болохоор бензин, дизелийн одоо хараат байдал бол үнэхээр хэцүү байж байна. Тэгэхээр энэ технологи нь зөвхөн байгаль орчинд ээлтэйгээс гадна биднэрт эрчим хүчний бас томоохон хараат бус байдлыг бий болгоход хэрэгтэй байна. Эрчим хүч гэхэлэр бид цахилгаан эрчим хүч гэж боддог боловч энэ юу агаарын тээврийн хөтөлбөрчин ч гэсэн бас эрчим хүчний нэг их усүр шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээрээ бид энэ чиглэл маань Монгол улсад бас чухал салбар болж хөгжих чиг хандлага харагдаж байгаа. Та одоо энэ дроноор цус цөөгөөд одоо 8 хүний Алтан аймыг аварсан байна тий. Ер нь энэ дээр одоо энэ төсөл дээр ямар баг байж байна? Тий. Сая хэлдэг чинь та аварсан би юу? Та хэд таны баг хамтал. Манай баг маань бол яг одоо дроны компанитар манайх 2 нисгэгчтэй байгаа. 2 нисгэгч нь Японы иргэн нисгийн ерхий газраас очиж сургалт шалгалт аваад Японы сертификаттай олсууд. Тэгээд Японы баг маань болохоор бас олуулаа. Нэлээд хэдэн инженерүүд хэдэн нисгч дотор нь бүр жинхэнэ нисдэг дэргэний нисгч хийжээс улсууд хүртэл байдаг. Тэгээ манай талд болохоор манай отхон бүрвгээ захирал энийг ахлаад авч явж байгаа. Өөрөө технологийн гаралтай профессор хүн байгаа. Тэгээд дээрэс нь хэдэн саппорт гэх юм уу туслах стаффууд ажилтнуудтай ийм бүрэлдэхүүнтэй ажиллаад явж байгаа. Таныг нэг оюутнуудтай бас хамтардаг гэж сонсч байсан. Яг үнэ тий. Оюутнууд гэхгүй зүгээр юу шүтээсээс төгссөн залуучууд байдیں۔ Манай улсууд тэр хүмүүс биднэртэй маш их нөгөө хоббиг хилдэг юм уу? Үзэл бодол үн цэцэд нийлдэг агаарын тээврийг ер нь шинэ аргаар хөгжүүлье гэсэн тийм сэтгэлгээтэй улсууд байдیں۔ Тэгэхээр одоо нам өндрийн эдийн засаг гэж яригдж байгаа энэ орон зайг одоо Монголд хууль эрх зүйн орчин ямар байд юм болоо? Одоо энэ нь одоо нээлттэй байна уу? Эсвэл одоо яг орчин нь ямар вэ? Өнөөгийн нөхцөл байдал иргэний засгийн одоо дүрэн бол бидэрт бол байгаа. Энэ олон улсын стандартын дүрмийг бид нар Монголд сууршуулсан байгаа. Бусад зохицуулах хууль дүрм журмуудыг бид нар бол яг одоогийн явц дундаа ингээд хамтраад хөгжүүлээд явж байна гэж ойлгож болно. Хуулийн хүрээнд бол одоо хууль бас өргөн баригдах гад боловсруулж байгаа гэж ойлгож байгаа. Ойлгож байгаа тий. Тэгэхээр энэ маань бол одоо яг нөгөө
дөнгөж эхэлж байгаа салбар учраас Newcom-ийн бас нөгөө өмнө хийжсэн шиг өөрөн холбоо байна, сэргээгчч юм хүч байна. Шинээр оруулж ирэхэд ямар хууль эрх зүйн орчин, ямар заалтууд хаана юу байх ёстой вэ гэдгийг төртөг хамтраад боловсруулад. Гэхдээ зөвхөн бид нар биш мэддэг гадны хийгээд үтцсэн улсуудынхаа мэдлэг уур чадварыг нь бас шингээ гэж оруулаад явж байгаа юм л да. Гэхдээ зүгээр энэ дээр бас нэг сонирхолтой юм нь юу байна вэ гэхээр Монгол улсад энэ технологиг хөгжүүлэхэд арай хурдан хөгжүүлж болоод байна. Тэгээд саяхан иргэн нэршгийн газрын мэрэгчлэнүүдтэй манай Отгон боров захирал Японы иргэн нэршгийн газрын ажилтнуудтай уулзах гээд оцсон чинь туршлага сурцах гээд оцсон чинь эсэргээрээ нөгөө Японууд маань хөөшөө танахаас юм сурмаар юм байна гэж ярьж байгаа юм ба. Тэгэхээр энэ маань биднэрт юу харуулж байна вэ гэхээр бид нар бол технологийн талбай дээр бас тэргүүлэгч байх боломж нь бий болж эхэлж байна гэж бид нар өөрсдөө бол харж байна. Магадгүй нөгөө дронуудыг буцаагаад экспортлох боломж байна. Байна. Энэ бол байна. Монгол улсад одоо түрүүний ярьсан шүтээсийн төгссөн хэдэн залуучуудаа бид нар яг дараагийн алхам маань бол Монгол төвлөрсөн дорооны Япон руу гаргах тал дээр ажиллана гэдэг. Тэгээд энэ маань болохоор бас Японы засгийн газрын дэмжлэгч бас байгаа. Тэгээд тэдний дэмжлэгээр оруулж ирсэн хөрөнгө мөнгө тоног төхөөрөмжч байна. Тэгэхээр Японы бодлоготой энийг бас уялдуулад ийм технологийн экспорт дээрээс нь үйл ажиллагааны ноу-хавын экспорт хийх бүрэн боломж бий болох нэ гэж харж байна. За баярлалаа. Тэгэхээр бид хоёрын яг саяны ярианы хэсгээс бол таныг одоо ямар бизнес эрхэлдэг, ямар үйл ажиллагаа явуулдаг, яг юу хийх гэж зориод байгааг дорногоовийнхан болон үзэгчид маань ерөнхийдөө ойлголт авсан байх гэж бодож байна. За өчигдөр болон өнөөдөр зохион байгуулагдаж байгаа хөрөнгө оруулалтын форум дээр ингэ ярьж хахад ер нь Монгол улс цаашаа ингээд одоо маш олон уул уурхайн компаниуд оролцож байна. Мэдээж одоо газрын доорх баялаг болвол одоо хязгаарны цагт дуусна. Одоо нөгөө эдийн засгийг солонгоруулах юу байна гэдээ аваад бол дорногоод одоо бүх л нөөц нь байна гэж ярьж байгаа юм. Тэгэхээр одоо дэлхийд дахинд гэдэг юм уу одоо ялангуяа урд турш бол уламжлалт нөгөө юунаас их усүрээс эрчим хүчний их усүрээс татгалзъя хүрэн нөөцийг хэрэглэн салъя гэдэг аль хэдийн зарлчаад байна тийм ээ. Тэгээд монголчууд одоо байгаа нөөцөө ямар олон гарц нэмэгдүүлж яаж гарах уу гэж ярьж байгаа энэ үед эрчим хүчний салбар бол яг бүгдээ анхаарлыг татж байна. Одоо дорногоовийнхан бол энэ эрчим хүчний салбар ялангуяа энэ салхин парк синсгэ ярингууд одоо энэ дэнж дээр байна л да салхи хэрэгж байна. Яг та ингээд нэг ойлголт өгөөч. Ер нь одоо энэ урагшаа эрчим хүч нийлүүлэх нь эдийн засгийн хувьд ямар одоо ийм боломжийг ингэж нэмэгдүүлэх юм. Орон нутаг, Монгол улсын хэмжээнд тийм ээ. Энэ боломжийг бас та яаж харж байгаа гэдэг энгийн үгээр тайлбарлаж өгөөч бидэнд. За эрчим хүч хятад улс руу экспортно гэдэг яриа энэ сэдэв маань бол саяхны шинэ яриа бол ерөөсөө биш. Шивовогийн төсөл гэдэг бас 2010 онд эхлээд яригдж байсан. За тэрнээс өмнө Newcom Group-ийн хувьд бол цогццын сум барьсан цахилгаан станц маань бол Японы хөрөнгө оруулагч нартай хамтарч барьсан станц байгаа. Цогццын дээр тий. Өмнө говь дээр. Тэгээд тэр станцын гол санаа нь бол тэр станцынхаа компани нэрийг нь бид нар Clean Energy Аз гэж нэрлэж байгаа. Нэрлсэн 2017 онд баригдсан. Тэгээд Аз гэж нэрлэж байгаа нь болохоор Аз руу экспорт хийх анхны туршлагын станцаа гэсэн утгатай хэлсэн юм байна. За тэр яагаад тэгвэл тийм яриа болсон юм бэ гэхээр 2011 онд ямар том дэлхийд ямар том үйл явдал болсныг тааж гин үгүй юу? 2011 онд? Тий. Японд нөгөө нэг юу цунами болсон шүү дээ. Японд цунами болоод Японы засаг төр бид нар цөмийн станц нь одоо эрчим хүчнийхээ их томоохон хэсгийг цахилгаан хангадаг байсан. Тэгээд цөмийн станц нь тэр цунамигаар эвдэрсэн шүү дээ. Тэгээ эвдэрээд чинь зөндөө олон жилийн асуудал болоод тэгээд тэр үед юу гэж ямар чиглэл гарсан бэ гэхээр Япон улс ерөнхийдөө эрчим хүчнийхээ их усрыг солонгожруулах хэрэгтэй байна. Зөвхөн цөмийн станц байх юм бол энэ бол том эрсдэл байна гэдгийг тэр үеэр бол тийм ээ. Тэгээд Masayoshi Son гэдэг энэ SoftBank гэдэг компани эзэн үүсгэн байгуулагч захирал хүн байдгийн бас дэлхийд их алдартай болсон хүн. За тэр хүн манай үүсгэн байгуулагчтай дундын нэг хүн уулзуулаад та хоёр нэг төстэй юм ярьдаг улсууд байна. Та хоёр нэг уулзж яриачаа гэх. Тэгээд концепт нь болохоор Монголоос Хятадаар дамжаад, Солонгосоор дамжаад Япон руу цахилгаан эрчим хүч, цэвэр цахилгаан эрчим хүч Монголоос экспортлё гэж ярьсан. За. Тэгээд Азийн супер сүлжээ гэдэг яриа тэрнээс үүдэлтэй. Тэрний дараахан Хятад улсад Guideco буюу
Global Energy Integration Development Cooperation Organization буюу дэлхийн нийтийн эрчим хүчний нэгтгэх одоо хөгжүүлэх байгууллага гэх юм уу да. Ийм байгууллагад энэ сэдэв маань ерөөдөө улам хөгжөөд явсан байгаа. Зүгээр харамсалтай нь 2000 тэр 10 оны эхнээс хойш Япон улс хятад улс Солонгосын нөгөө геополитикийн харилцааны хувьд бас тийм таатай нөхцөл байдал үүсч чадахгүйгаас болоод энэ ажил маань жоохон сарамгдсан асуудал байгаа. За тэгэхээр сүүлийн ялангуяа 2020 оноос хойш дэлхийн эдийн засаг маань өөрсдөө ногоон эрчим хүчийг дэмжих хэрэгтэй гэж зүгээр лоозондож ярихаасаа илүү анх удаага санхүүгийн механизм нь эдийн засгийн механизмууд нь цэвэр эрчим хүчээр үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнийг дэмжих механизм руу шилжээд орсон байгаа. Тэгэхээр энэ бол одоо дэлхийд ээжтэй бид нар ээлтэй амьдраа гэхээсээ илүү өнөөдөр бол дэлхийн эдийн засаг дээр цэвэр эрчим хүчээр үйлдвэрлэх бол бараа бүтээгдэхүүнийг авахгүй шүү. Хэрвээ авах юм бол бид нар илүү үнд илүү хямдруулж авъя шүү. Татвар ногдуулна шүү гэдэг энэ чиглэлд эхэлсэн байна л да. Тэгэхээр яаж яах вэ гэхээр хятад улс маань урд хөрш маань дэлхийд энэ чиглэлээр бол тэргүүлээд явцсан байна. Одоо нарны панелийн үйлдвэрлэл дэлхийн номер 1 байна. Салхины сенсийн номер 1 байна. Суурилагдсан хүчин чадлын тал нь сэргээгдэх юм болцсон байна. За жишээлбэл жилд шинээр суурлуулж байгаа суурилагдсан цэвэр эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 150 гигаватт орчим байна. За 150 гигаватт гэхэлэр юу гэсэн үг вэ гэхээр Монголын суурилагдсан хүчин чадал дөнгөж одоо 1.8 гигаватт хүрч байгаа. Тэгэхээр тэрнээс бараг 10 дахин том хэмжээний зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг жил болгон шинээр суурилуулж явж байна. За өөрөөр хэлэх юм бол энэ Солонгос улсын бүхэл бүтэн эрчим хүчний салбартай тэнцэх эрчим хүчийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр жил болгон суурилуулж байгаа. Тийм учраас өмнөд хөрш маань бол ерөнхийдөө дэлхийд энэ чиглэлээр тэргүүлж явж байна. Одоо бид нар бүгд харж байна. Машинууд нь ихэнх нь цахилгаан машин болсон. Тэгээ цахилгаан машинууд нь их хол явж чаддаг болоод тэгээд ирэхээр өмнөд хөрш маань ингээд явхлаар сүүлийн үед өмнөд хөрш маань юу гэж ярьж байна гэхээр Монгол улсаас эрчим хүч авах сэдвээр бас хэд цохуулгаж ярьсан байгаа. Хоёр улсын хооронд гэрээ хэлцээр хийсэн байгаа. Яг өвөр Монголд бол Монголоос шууд эрчим хүч авъя гэсэн сонирхол илэрхийлсэн хэд хэдэн улсууд явж байгаа. Энэ нь өөрөө яагаад гэж яах вэ гэхээр одоо жишээлбэл Европын холбоонд CBAM буюу Carbon Border Adjustment Mechanism гэдэг нэртэй шинэ татварын механизм энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа. За тийм сураг байсан. Тий. За энэ нь ямар учиртай вэ гэхээр хүнд аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны хилийг давах юм бол хэрв хөлөмжийг их ялгаруулсан бол бид нар татвар тавья шүү гэдэг. Тэгэхээр хятад улс ямар бодлоготой байна гэхээр тэр зах зээл дээр өрсөлдөөнтэй байхын тулд өөрийнхөө хүнд аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээр цэвэр эрчим хүч хэрэгжилж байгаа л да. Тэнгүүт хятад улсад ямар бэрхшээл байна вэ гэхээр газар нь асар их том юм шиг мөртлөө яг сэргээгт эрчим хүч хийх боломжтой газрынхан хэмжээ нь бол бас хязгаарлагдмал байна. Одоо нөөц гэж ярих уу тэрийг одоо салхины нөөц одоо юу хоёр төрөл байгаа. Юу газар нь байна уу нэгдүгээрт. Байга газар нь тэр салхиныхын чанар нь хэр зэрэг байна. Тэгэхээр нөөц нь гэсэн үг тийм. Хоёр юм ялгаа байна штэ тий. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлэхээр нөөц гэдэг утга орж ирж байна тий. Тэгэхээр салхиныхын чанар нарны эрчим хүчний чанараар Монгол улс бол илүү байгаад байдгийг. Зарим улсууд судалгаагаар бол 30% илүү байна гэж ярина. Зарим нь бол 10% илүү байна гэж ярина. Гэхдээ яг чарга байхгүй манай говийн бүсээр бол хятад байгаа энэ өвөр Монголын бүсээс бол арай илүү давуу чанар бол байгаад байгаа. Хоёрт нь манад газрын боломж ус хамаагүй их байна тий. Тэгэхээр энийг харахаар эдийн засгийн хувьд бол хятад улс руу энийг нийлүүлнэ гэдэг бол эдийн засгийн хувьд бол маш ойлгомжтой. За бид бас байнга л ярьдаг одоо нэг сэргээгт эрчим хүчтэй нэг эсрэг хэцүү зүйл бол горимын тохиргоонд таардаггүй штэ хэцүү штэ гэдэг яриа. Тэр бол үнэн. Яагаад гэвэл салхи хүлээж байгаа үед л ажилдаг, нар гарч байгаа үед л ажилдаг, байхгүй бол зогсчдаг. Тийм байхад чи яаж үйлдвэр ажиллах вэ гэдэг. Гэхдээ сүүлийн үед юу болж байна вэ гэхээр ялангуяа хятад улсад net zero industry park буюу хөлөмжийн ялгаруулдаггүй аж үйлдвэрийн паркуудыг бариад эхэлсэн байна. Одоо хэл давал урагшаа гарах юм бол ерөөсөө Ордос байна, Бугт байна ингээл том үйлдвэрийн паркууд ирэх бүгд тийм чиглэл рүү ажиллаад хөдлөөд эхэлж байна. Тийм байлээ. Би нэг урд явж байгаа гангийн үйлдвэр үзсэн.
Тэр гангийн үйлдвэр бол бас л net zero гэж ярьж илээ. Тий өнгөрсөн жил явсан тий. Яг үнэ. Тэгэхээр энэ дээр яаж яах вэ гэхээр нөгөө үйлдвэр дээр нь өөртөө батарей хураагаар тавьчих. А хоёрдугаарт нь их усүр дээр нь бас батарей хураагаар тавьчих. Тэгэхээр нар салхин үлээхгүй тусахгүй байгаа үед нь батарейнаас хангаад явдаг болчихоо. Урааснасаа тийм ээ. Ингэснээрээ ерөнхийдөө эдийн засгийн өрөөгөөчтэй ногоон аж үйлдвэрийн паркуудыг бий болгож байна гэсэн чиглэл байна. За тэгэхээр би яриг их том сонжруулаад яриад байна. Гэхдээ зүгээр одоо утгагүй баацах гэж байна. Манай улсад ялангуяа дорногоо буюу энэ говийн бүсээр ямар том давуу тал байна вэ гэхээр сэргээгт эрчим хүч энэ шин чиглэл одоо аж үйлдвэр дөрв гэж ярьж байгаа шүү дээ, тий? Дөрв буюу одоо нэг ухаалаг технологи, ногоон технологийн хөгжил дээр хэрэгтэй байдаг ашигт малтмалууд Монголд маш ихээр байна. Энэ өөр Монголд маш их байдаг бол манай хилний ойрхон юмч угаасаа манад маш ихээр байж байна. Одоо зис байна, цахиур байна, молибден, тийм ингээд зөндөө. Тэгэхээр яваандаа бол энэ хөгжлийн хамаг хэрэгтэй юмнууд нь эрчим хүчинч Монголд байж чинь, сэргээгт эрчим хүчин, ашигт малтмалж байж чинь. Тэгэхээр зүгээр миний хувь хүний мөрөөдөл бол Монгол улсад энэ чиглэлийн аж үйлдвэрийн паркуудыг бариад явах. Хятадын зарим захирлуудтай уулзаад ярихад бол тэр бол болно штэ гэд. Тэгээд тэгтээ Монголын хил дээр 3-4 орны хамтарсан тийм паркууд барьж болно штэ. Зөвхөн одоо Хятад Монгол биш тийм ээ. Одоо Японы хөрөнгө оруулагч орж ирж, Америкаас орж ирж одоо юу гэдэг сонирхол нэгтэй байгаа. Нөгөө Азийн нөгөө сүлжээний улсууд гэж нэрлэгдсэн Солонгосч орж ирэх боломж байна тий. Зөвхөн одоо Хятад Монгол гэж хязгаарлахгүй. Тий. Тэгэхээр миний одоо мөрөөдөл бол урт хугацаанд бид нар мэдээж хэрэг дамжуулах шугам бариад Хятад руу цаашгаа магадгүй шээ хол эрчим хүч экспортлдог бол бүр урт хугацаанд бол бид нар тэнд цахилгаанаар хангаж байгаа үйлдвэрүүдийг Монголд авчираа барьчих. Тэгээ эцсийн бүтээгдэхүүнийг гаргая. Тэгэх юм бол нэмэр өртөг шингэсэн экспорт хийдэг улам технологи дээр суурилсан эдийн засаг бий болгоод явах. Тэхийн тулд өнөөдөр саяын өчигдрийн бид нар зурсан санамж өвчг байна. Эннийх одоо бидний хүсэж байгаа юм бол энэ дээр суурлаад тэр ирээдүйн ажлын суурийг нь өнөөдөр бид нар хамтарч тавья гэдэг санаа яваад. Олон нийтийн өмнө тий. Тэгээд хамгийн гол нь би танаас асуугаад байгаа шалтгаан нь нөгөө нэг ойлголт гэдэг зүйл маань одоо иргэдэд маш чухал байгаа юм. Тэгэхгүй бол одоо энэ чиглэлийн бизнес үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс маань үйл ажиллагаа явуулахын тулд маш олон зөвшөөрлийг авах хэрэгтэй байд юм шиг харагддаг. Ер нь бол одоо ерөнхий сайд учралж гисэн ярьж чөлөөлөе, бичиг цаасаар чөлөөлөе, ингээд хүнд сурталчилгаа юуг багасгая гэж. Энэ маань хувийн бизнес хийхэд хамгийн чухал гэж хараад байгаа юм. Тэгэхээр л одоо танаар энэ ойлголтыг бас ингээд энгийн байдлаар өгүүлэх гээд асуугаад байгаа шүү. Тий. Тэгэхээр одоо иймэрхүү томоохон төсөл ялангуяа ийм цоош нэмэж байгаа үед бол тоолж баршгүй олон зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Тэр маань бас биднэрт их бэрхшээл бол яах чаргуу тулгуурлаж байна. Тэгэхээр энийгээ бас илүү хурдан шийдэхийн тулд санамж бичиг зурж байгаа юм бол гол бас нэг том санаа нь бол тэр байна. Тэгэхээр бид нар саяын хэлдгээр орон нутаг, сум, аймаг, Монгол улсын хэмжээнд тэгээ дээрэс нь хувийн хвшлэн нэг ойлголттой болж байж чухал гэдгийг нь ойлгож байж юм хурдан хөдөлгөх хэрэгтэй боломж нь үүсгээд байна. Хэрэг бид нар ингээ удаад байгаад байх юм бол Хятад улс бол бидний боломжийг нэг хэсэг гарч байгаа. Тэгээд бид нар хөдөлгөх байх юм бол өөрсдөө шийдээд явчихна. Тэгэхээр бид нар богоноос хоцорчих гээд байна л та. Тэгэхээр бид нар аж үйлдвэрлэлтэд бүрэн нийцэж амжаагүй боловч одоо энэ шинэ эренгийн шинэ аж үйлдвэрчид бол бид нар бол гүйцэх бас нэг боломж нь за бүрэн гүйцэтгэх маркет нэг төхөөд очих боломж нь бол байгаад байна. Тэгэхээр үүн дээрээ бид нар орон нутгатайгаа их ойрхон ажиллаж байна. Саяын санамж бол тэр процессуудыг улам хурдуулмаар байна. Бид нар мэдээж хэрэг төр засагтайгаа ч гэсэн яриа хэлцээр хийгээд яаж илүү хурцсахаар байна, яаж илүү ойлгоцохоор байна гэдэг ярианууд хийж байна. Энэ дээр бол манай улс төрийн тогтвортой байдал бол маш чухал байдаг. Одоо Хятад очиод уулзахад яг чарга байхгүй бол танаа улсын тогтвортой байдлыг чухал шүү гэж бидэрт бол хувийн хвшил хүртэл хэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээрээ бид нар бас хувийн хвшлийн хүрээнд бол энэ салбарын чухлыг ойлгуулж энэ прожектын чухлыг нь ойлгуулад явах юм бол хин хинт нэмжээд өгөөсэй гэсэн
бодолтой. Ер нь одоо энэ тэнд явж байхад салхин сэнсгүй улс оронч гэж алга л да. Далаа дээр хүртэл нөө газар нутаг байхгүй салхин сэнсээ байгуулаад ер нь боломжит их үүсвэр одоо юу вэ те эрчим хүчний их үүсвэрийн бүгдийг л ашиглаж байна. Яг нөгөө талаасаа одоо та бүхэн болвол Дорногов аймгийн Хатан болог сум дээр энэ төсөл хэрэгжиж байгаа юм байна. Тэгээд тэр бүс нутгийн иргэдэд яг энэ ойлголтыг хэрхэн яаж өгч байна? Яг малчид болоод одоо бэлчээр тийм гээл янз янзын маш олон ойлголтууд байна. Яаж хамтарч ажиллаж байгаа вэ? Тэгэхээр хүн сонсоо сууснаас нүдээр үтсэн нь бол хамаагүй хурдан сэтгэлд нь буудаг гэдэг зарчим байдаг учраас бид нар аль болох мэдээж хэрэг танилцуулга мэдээлэл өгнө. Хоёрдугаарт нь Хатан болгийн ард иргэдтэй бас хэд хэдэн аялал зохион байгуулж хамтдаа явж энэ салхин паркуудаа үзүүлсэн тийм. Салхин паркуудаа үзүүлсэн байгаа. Хотын манай хотод ойрхон байдаг нөгөө салхин парктаа үзүүлсэн. Мэдээж хэрэг Хатан болгийн ард иргэдийн томоохон санал зовж байгаа нэг асуудал бол байгаль орчин бэлчээрийг маань ерөнхийдөө яаж нөлөөлөх вэ гэдэг асуулт тийм ээ. Тэгэхээр салхитад очиж үзээд үнэхээр бэлчээр нь бол эрүүлээрээ байж идэм байна чинь одоо 13 жил үйл ажиллагаа явуулсан станц гэд бол ийм байж болд юм а гэдгийг харсан. Хоёрдугаарт нь салхитай Сэргэлэн сумын ард иргэдтэй уулзаад бүр иргэдтэй нь уулзсан. Иргэдтэй нь уулзаад энэ бид нар бас анхандаа тэгж санаа зовдөг байсан. Асуудал байдаг юм байлаа шүү гэд хоорондоо санаа оноогоо солилцсон байгаа. Одоо дээрэс нь нэмээд яг нөгөө бидний одоо экспортлё гэж бодож байгаа хятад өвөр Монгол руу ч гэсэн очиж улсуудтай танилцж уулзаад яг яах гэж байгаа гэдгийг бүгдээ сонсоод тэнд ямар хөө хэмжээний юм болж бүгдийг бас очиж танилцж үзээд ерөнхий бүтэн зургаараа өөртөө ойлгоод авсан байгаа болов уу гэж харж байна. За баярлалаа. За мөн одоо хөрөнгө оруулалтын форумын тухайд одоо Newcom Group гэдэг юм уу одоо та бүхний хамтарч ажиллаж байгаа газрууд бол Дорноговын нутаг дэвсгэр дээр ер нь бол энэ том маш хэрэгтэй Монгол улсад хэрэгтэй төслийг хэрэгжүүлэх гэж байгаа гэдэг ийм ойлголтыг авлаа. Тэгээд өчигдрийн хөрөнгө оруулалтын форум дээр мэдээж одоо энэ газрууд энэ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулвал орон нутагтаа бас ямар чиглэлээр хөрөнгө оруулалт их боломжтой вэ гэд тал талаас нь ярьсан л та. Тэгэхээр 1% одоо энэ татварын энэ хөнгөлөлт чөлөөлт дээр одоо орон нутагтаа хамтарч ажиллах боломж байна гэж ярьжсэн. Танай компанийн хувьд яг энэ чиглэл дээр ер нь хэрхэн ямар бодлогоор ажиллахаар төлөвлөж байгаа вэ? Нэгэнт одоо энэ ажлууд үргэлжлэн явж байгаа учраас танд ямар одоо мэдээлэл өгөх вэ? Бидний хувьд бол яг сая хэлсэн тэр татварын одоо энэ боломжийг ашиглаад орон нутагтаа хөрөнгө оруулалт хийхээр шийдээд энэ жилээс үйл ажиллагаа эхэлсэн явж байгаа. Бид нар бол Дэлхийн цөмөн гэдэг одоо төрийн бус байгууллагатай хамтраад Хатан болог цум дээр одоо нэг сургуулийн дотор байрны засвар юун дээр ажиллаад явж байна. Тэгээ энийгээ бид нар бол урт хугацаанд өргөжлүүлээд улам томруулаад явна гэж харж байна. Тэгээ бид нар бас орон нутгийнхаа дарга нартай уулзаад орон нутгийн хөгжилд өөр ямар боломжоор яаж дэмжих хэрэг байна гэдгийг бас нэлээд ярилцж байгаа. Үүн дээр бол би бол нэлээд их боломжууд байна уу да гэж харж байна. Зүгээр яг энд одоо би яг тэгэх гэж гэж арай их болоогүй юмнууд явж байгаа. Гэхдээ ер нь бол саналаа солилцоод явж байгаа юм тий. Хатан болог сумд одоо бид нар томоохон салхин паркны станц бариад тэр нь 2 гигаватт, 3 гигаватт, 4 гээд сүүлдээ 10 гигаватт болоо тэрнээс том болоод явах юм бол тэрийг дагалтсан маш их олон бизнес бий болох ёстой. Яг гэвэл тэр болгоныг Улаанбаатараас юм хятадаас авчна гэж ерөөсө боломжгүй. Тэгэхээр технологийн суурьтай тийм эдийн засаг болоод хөгжих ёстой гэж харж байна л да. Тэгэхээр өнөөдөр бид нар ярилцж байгаа зүйл маань болохоор тэр алсын хараанд хүрэхийн тулд ямар суур ажлуудыг хийх вэ гэдэг дээр бас санаа оноогоо солилцож байна л да. Үүнд бол яах чарга байхгүй өчигдөр бас чуулган дээр ярьж байсан хүний соёл, хүний хөгжил гэдэг бол маш чухал байгаа даа. Ялангуяа одоо хэл ус байна, мэрэгжлийн ур чадвар байна, бүр наазахын одоо эмч багш гээд энэ чиглэлүүдээр бид нар бас яаж хамтарч ажиллах вэ гэдгийг яриад ерөнхийдөө нэлээд нааштай явах болов гэж харж байна. За одоо түрүүн та өөрийгөө танилцуулахад бол өөрийгөө нисгэгч тийм ээ. Нисгэгчийн энэ мэрэгчлэрээ бас нэлээдгүй олон жил ажилласан туршлагатай хүн байлээ. Энэ ярилцлаганд тантай ярилцахаас өмнө би бас таны өөр нэг одоо подкастд өгсөн ярилцлагыг нэлээд үзсэн, нисгэгчийн тал руугаа хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа нэлээд ярьсан байсан. Тэгэхээр Дорногов аймагт навигацийн буюу нисгийн удирдлагын бас нэг хоёр дахь ийм томоохон ийм гарц төв нэгтгэр бэлтгэл ажилдаа явж байгаа юм байлаа. Удахгүй бас энэ нислэгийн яг энэ одоо энэ навигацийн төвд ажиллах
тэр удирдагчдыг бэлтгэн гэж өчигдөрхөн бас нэг шинэ мэдээлэл авсан. Тэгэхээр та яг энэ чиглэлээр ажиллах хүмүүст ямар мэдээлэл зөвлөгөө өгөх болоо гэж бодож байна. Олон залуучууд бас энэ нисхийн удирдлагын одоо нэгдсэн юм төв дээр ажиллая гэж зорих болов гэж бодож байна л да. Нисхийн мэргэжлийн ажил маань бол ерөнхийдөө маш сонирхолтой ажил байдаг. Ямар утгаараа тэгж хэлж байгаа нэ гэхээр маш олон технологийн, физикийн, шинжлэх ухааны суур мэдлэг бас авчиж болдог. Хоёрт нь болохоор тийм өндөр ачаалтай, стресстэй нөхцөлд ажиллаа сурчдаг. Ялангуяа одоо сайн шандад баригдах гэж байгаа нисхийн удирдах төв Улаанбаатарт байдаг. Одоо 2 дахь томыг нь сайн шандад барих гэж байна. Тэгээ энэ маань болохоор дээгүүр нисж байгаа нөгөө энэ Орионы удирдах төв болж байгаа гэж ойлгож байна. Манайх ч одоо бас нэлийн гол цэг үстэй. Дандаа сайн шандын дээгүүр. Яг энэ дээгүүр нисж байгаа тий. Энэ дээгүүр чинь одоо Хятад Европыг, Хятад Оросыг холбосон, Зүүн Аз, Зүүн Өмнөд Аз, Европ, Оросыг холбосон гол замын энүүгээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр онгоцнуудын аюулгүй ажиллагааг хангаж ажиллана гэдэг бол маш өндөр хариуцлагатай, технологийн, техникийн, инженерийн мэдлэг маш өндөр шаардсан, хэл ус шаардсан юм ажил байгаа. За хоёр дахь сонирхолтой зүйл нь болохоор нисхийн мэргэжлийн ажилтнуудыг бол стандарт, олон улсын стандартаар хянж гэрчилгээжүүлдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр манай улсад гадны мэрэгчдэнгүүд ажиллаж болдог, ажилдаг. Одоо өнөөдөр ч гэсэн эсвэргээр нь Монгол улсууд ч гэсэн дэлхийн хаажтсан дээр гэрчлэгч юм бол хүчинтэй байх боломжтой байдаг. Тийм болохоор одоо жишээлбэл Баатрам гэдэг хүн дэлхийн өнцөг уранд нисч болж ажиллаж байгаад ирж болж байна. Хувь хүн л ур чадвар хичээн зүтгэл нь сайн байх юм бол боломж бол нээлттэй байдаг. Тэгээд буцаад ирэхэд бол бас нисгчүний дээр нисхийн мэргэжилтний суур мэдлэг, сурсан зүйлүүд бол бусад салбар дээр ч гэсэн бас хэрэглэхэд их тийм боломжтой байд юм болов уу гэж би бол өөр дээр болдог гэдэг үнж байна. Тэр утгаараа энэ салбарт энэ орон нутагт одоо бий болсноороо бас их олон залуучуудад боломж олох болов гэж харж байна. Хоёрдугаарт нь салбартаа ч гэсэн энд байрс нь бас их чухал байх болов. Яг гэвэл Монгол улсад ганцхан тийм контрол центр байна. Энд ганцхан бас байж болохгүй асуудал да. Нөөц төв заавал байх хэрэгтэй тийм. Нисгэгч болыг гэвэл одоо ер нь хамгийн сайн энэ чиглэлийн мэргэжилтнийг аль улсад бэлтгэж байгаа вэ? Хамгийн сайн гэж асуух нь зөв үү? Одоо яг үнэ. Хамгийн түгээмэл байдаг гэх юм бол одоо Америк улс бол энэ дээр маш том зах зээл эдийн засаг бүрдүүлсэн учраас нисгчийн маш их олон ихэнх томоохон хэсэг нь бол Америкт бэлтгэж байна. За ямар санд Хятад улс, Япон улсын томоохон компаниуд бол Америкт өөрийн гэсэн гэрээт сургуультай тэндээ бүх нисгч нараа бэлтгэж жишээ нь. Тэгэхээр Америк руу явна гэдэг бол нэг том сонголт байх шиг байна. Бусдаар бол одоо Австрали, Европ гэх мэтийн орнууд байна. Гэхдээ ер нь бол Америкийн томоохон сургуулиуд л илүү дамгаалж өгч байна. Би бас яг тэгжил гаргаад тэнд миний анхны ажил маань бол багш нисгчээр 4 жил ажиллаж байсан. Тэнд бол үнэхээр яах зарга байхгүй хамгийн хөгжсөн, хамгийн хурдан явж болдог зам байгаад байна. Тэгэхээр одоо яг нисгч болно гэдэг бол хамгийн чухал зүйл бол хэл юм шиг байлаа л дээ. Англи хэлээр одоо нэг л хэлээр ойлголцсон гэж байгаа. Тэгээд Дорногов аймагт бас энэ англи хэлний чиглэлээр одоо тавигдж байгаа уул уурхайн компаниуд те дандаа гадны одоо мэрэгчлэтнүүдтэй англи хэлээр одоо шууд ярилцах шаардлага гарч байна. За одоо ирээдүйд энэ навигацийн төв байгуулагдаад тэгэхээр бас л муу англи хэл дээр ярих байх. Та энэ англи хэл ер нь хамгийн чухал үстэй те. Англи бол хамгийн чухал. Хүн болж одоо хөгжихийн тулд бид нар яах заргагүй хэл нэвтэрсэн байхгүй л ерөөсөө юм руу нэвтэрч авч чадахгүй. Тэгэхээр хэл бол одоо хүний хэл гэдэг бол бие биенийг ойлголцох, тоо математик, физик гэдэг бол одоо шинжлэх ухааны хэл байна. Тэгэхээр эднийг бол бүгднгийн зохих хэмжээнд авахгүй бол заашгүй болохгүй. Хэл дотроо мэдээж бид өөрөө монгол хэлийг ойлгохгүй болохгүй. Тэрний дараа нь гэх юм бол дэлхийд даяар хэрэглэгддэг англи хэл байгаад байна. Одоо ямар ч мэрэгжлийн юм байсан ер нь бол англиар мэддэг байхад бол дэлхийн хааждсан бие биенийг ойлгоцож болж байна л доо. Ялангуяа юм нарийн мэрэгжлийн чиглэл салбар болоод ирэхээр англи хэл бол маш их чухал байна. Хэлийг зүгээр би өөрөө юу гэж боддог вэ гэхээр нэг сурцсан цагт бол ингээд нэг өгөөжөө
байнга өгч яадаг. Эртгэн шиг сурцсан дээр байгаад тийм. Хүлээх юм бол тэр чинь нөгөө өгөөжөл баг авна гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт нь залуудаа сурчих юм бол хамаагүй амархан сурчт юм байна. Тэгээ зүгээр одоо хаяа гайхдаг зүйл маань бол сүүлийн хүүхдүүд бол шал ондоо болчихсон байна. Телевизээр англи хэлтэй Google-ыг нөөж жагаад ерөөсөө хичээл авахгүй англи хэл хамаагүй хурдан сурч болж. Тэгэхээр боломж бол маш их байдаг юм байна. Мэдээж хэрэг мэрэгжлийн төвшингийн сургалт аваад цааш нь улам хөгжүүлэхгүй бол явахгүй. Тэгээ нэг суучих юм бол үнэхээр маш их олон хаалга нэгдэж байна. Нөгөө талд нь зүгээр миний бас энэ дээр боддог санаа маань бол Швед, Норвегийн, Скандинавын орнууд бол англи хэлийг маш сайн хөгжүүлсэн байна л дээ. Тэгээ тэр бол нөгөө өдөр тутмын амьдралд найлуулах англи нэвтрүүлсэн байгаад байт юм байна. Зүгээр энэ миний хувьд ямар ач холбогдолтой байсан бэ гэхээр эргээд харахаар англи хэл би сурахад бол багшаар заалгахаас төрүүлээд өөрийнхөө сонирхдаг зүйлийг англиар яг миний сонирхдаг зүйл бол онгоц байсан. Онгоцны одоо мэдээлэл бол тухайн үед бол зөвхөн англи хэл дээр юм орос хэл дээр. Тэгэхээр тэр хэл дээр харсаар хагаад ерөөд бол жоохон төгссөн болов гэт. Тэгэхээр хүүхэн өөрөө хичээх хэрэгтэй. Мэдээж хэрэг эцэг эхэн ч гэсэн бас сургууль соёлч гэсэн бас нэлээ энэ дээр анхаарал явах улсын хөгжилд бол маш чухал юм байна. Одоо манай компаниуд ингээ харахад бол энэ салбарыг дорны говьд улам цааш нь хөгжүүлэх гэж бодож байгаа үед бол яах чаргагүй хэл сайтай залуучуудыг илүүлж байна. За. За тэгэхээр ер нь бол одоо ирээдүйд энэ төсөл хэрэгжээд эхлэхэд мөн л одоо хэлний мэдлэг шаардлагатай байх нэ. За баярлалаа. Ингээд өнөөдрийн подкастад Newcom Group-ийн гүйцэтгэх захирал Баатар Мөнх ах оролцож одоо Дорноговь аймаг дээр хэрэгжүүлэх гэж байгаа төслийн талаар болон эрчим хүчний одоо энэ салбарт өнөөгийн нөхцөл байдал за мөн одоо би бас мэрэгчлэлтэй холбоотой хэд хэдэн асуултыг бас асууж энэ тодорхой хариулт өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкастад урьдлах хүлээн авч оролцсон таны цаашдын ажилд амжилт хүсье. Мөн одоо энэ хэрэгжүүлэх гэж байгаа төсөл нь орон нутагт одоо маш их өгөөжөө өгсөн ийм сайхан төсөл болоосоо гэж бодож байна. Тэгээд дараагийн одоо төслүүдийн талаарх мэдээлүүд бол мэдээж аймаг орон нутаг бол нээлттэйгээр ингэж иргэдэд хүргэж явж байгаа. Тэгээд дахин уулзсан өрөөл өргөё. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд үзэгч та бүхэндээ бас удахгүй төслийнхөө хүрээнд хамтран ажиллах зөндөө их боломж гарах болоо. Тэгээд бид бүхэнд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.